эсхий дүүрхтэн үзүүлж байна. Шарбутаатай цай юу вэ? Шарбутаатай цай хийх гэж байгаа юм аа. За. Цаа бугай одоо махаар одоо хоол цай хийн дээ тийм ээ? Хийн. Хоол хийн. Янз бүрийн одоо бууз хоошоор болоод это бүгдэн бүгд бүгдэн хийн. Адилхан. Адилхан яа Монгол. Цаа бугын одоо тэгээд энэ өөхтөөс улс тэр чигээр илчлэг үз? Илчилэг. Уураг ийм ээ. Яста уураг. Тайгын одоо стат ургамал хам чингэн одоо энд шингэсэн байдаг баг. Тий. Цаа бугын одоо тэгээд энэ идж байгаа өвс ургамал их ховор их цагаан хөвд гэдэг ургамал иддэг вэ? Тийм цагаан хөвд идтийм цаана цаа иддэг. Бусдмаа бол цагаан хөвд иддэг. Одоо ганцхан одоо цаа л одоо тийм цагаан хөвд иддэг. Ааха. Тий. Тэр сайхан ургамал тэгээд энэ өөх цааныхаа өөх тоосондоо шингэсэн байдаг тийм ээ? За цаа бугын одоо өөхөнд хуурсан шарбутаатай цаачин төмний бас нэг сайхан хоол цай. Шарбутаагаа ингэж хуурал. Таныг ер нь баг байхад шарбутааг их голцоо хэрэгэлдэг байсан баг та өгчүүд. Голцоо хэрэглэнэ. Одоо шарбутаагаа одоо цаанаа суусаага цаанаага суугаар одоо акшаагаад идэн. Цааныхаа сүүнд шарбутаагаа. За. Одоо тэгээд иддэг байсан бид нэр одоо бидний баг байхлаар бид нэр их төлхөөсөө хэрэгэлдэг байсан шүү тий. Төлхөө сан хэрэглэнэ. Их тийжээлэг шний шарбутаа чи сайхан. Одоо цагаан будаанаас бол шарбутаа бол уйг. Аа. Одоо ингэж яага хуурал одоо тэгэл одоо хуурч одоо ингэж нэг болгож чинь тийм ээ. Тий одоо болгож байгаа юм. Тэгээд одоо цагаа игээр гурлаа их үү. Одоо жоохон гурил шүрчээл тэгэл. Ингээд сайхан нэг өндөр нэг гоё үнэрчтэй шүү. Гоё үнэрчтэй яагаад. Манай монголчуудын одоо хийцтэй цай гэдэг бол ерөөсөө цаана их сайхан. Өндөр нь ч их сайхан үнэртэн. Аялагч нар их явж байна уу? Яа аялагч нар зөндөө явж байна. Явж байна одоо. Одоо тэгээд цаатан төмний амьдрал тэгээд уулын орой тайгараад тий цаа буугаал одоо дагаж явдаг л. Одоо цаа буугаал аль хаанал нэг цаана идөр өөсөө тавиан одоо тэр гадаад очиж одоо цаагаа мална. Тий. Та одоо тэгээд одоо энд баг насаараа байж байгаа ч та. Одоо бүр насаараа одоо аав ээжээс гарч төрөөл одоо насаараа дээд хүртэл одоо цаагаа маллал явж байна та. Одоо энэ зүүн тайгын одоо отгийн ахлагч гэдэг байсан тий? Ахлагч гэж байдаг байсан. Тий, одоо өвдөрж ах маань одоо ахалдаг байсан. Ахалдаг байсан. Тэгээд одоо чинь отгийн ахлагч гэж. Одоо бол одоо нэг багийн засаг дарга гэдэгтэй адилхан. Багийн дарга гэсэн үг. Багийн дарга гэсэн үг тий? Энэ цаатан хүмүүсийнхаа нэршлэр бол отгийн ахлагч гэж явдаг. Отгийн ахлагч. Одоо тэгээд энэ залуу цаа буг маллаад явах залуучууд одоо хэр болж байна их? Ховордж байна гайгүй юу? Одоо цаа малладаг залуучууд маань яахад одоо тэгээд эрэгтэйчүүд нь болоод эрэгтэй залуучууд бол маллаад явж байгаа. Эмэгтэй одоо тийм хөвгдөд одоо оюутан болоод сургуулиа төгсөөд одоо ураг шаада тийгээс хөөцөж болж байна. Нийт баргалын таад хүүхэд байхасаа л цаанд явж байна холлож. Бэлчээртэй гарч байна энэ дэглээ. Ханжинэг нон цаа билч. Тэгээд энэ чинь 10 гаруй алчин ээлжээр хариултыг 2-2-аар.
Нэрэн зэтээд нэг 20 км ихтэй газар. Нэг арим хууч гэж бас тарж өгөөгээд хараа хэд бас ирэх хэцүү. Даруйта дөрөв дөрвөж тэлнэ. Яаж ажилтдаг. Надаа. Эндээсээ хүүхдүүд нөө сургууль цэцэрлэгтээ сургуультай яваал. Амралтаараа бас ирээл. Цэцэрлэгтээ яваал. Аа. Тий. Яг л нөгөө малчтай амьдрал шиг адилхан. Малчт одоо Монгол малчин ялгаа байг. Ялгаагүй л одоо. Цаа бууга маллаа. Тэгээд энэ цаачин ард түмэн маань тэгээд уулын оргил хаан зузаан цастай байна. Хаан цаа бууг одоо эдээшс дасан зогцсон тэндэл дагаж явдаг. Оо тэнэгээл дагна үсэ. Одоо тэгээд оторд явцгаасан байна тий. Оторт явна. Бүх цаагаа бүгдэн надад хөөж яваад оторт яваад одоо цаанаа тий хамаалж байгаад одоо ээлжээр маллаа. Ээлжээр маллаа. 300-400 цаа байна одоо. Бага энэ. Энд. Энд бага. Нийлүүлэл явчихд юм байна да. Нийлүүлэл явчихна. Зөв. Айлаа та бүгд нийлүүлэл. Нийлүүлэл. Оо зөв. Бүгд нийлүүлэл. Ээлжлэл хуваартай. Хуваартай. Ер нь бол тэгээд энэ ойр хавьтай өвсдөж ил нөт нэлээ холж явж отолж явж одоо бас хийдэг юм шүү дээ тийм ээ. Одоо энэ ойр хавь маань үйлжанаа маань одоо өөс баг дуусч байна л да. Зөв. Одоо энэ олон жил одоо нутгалсан одоо тэр шууд одоо хөвдөгээд одоо тэр цагаан хуурдаж байгаа. Тэрийг л одоо иддэг мал. Одоо тэгээд идэнэ. Одоо зам болоход яраа бол одоо яг ногоо могоо цэцэг навд тийм мэдэн. Өвөл болоход одоо цагаан хөвдөө. Өвөл бол цагаан хөвдөө хөөч тийм ээ. 100 нь бол яг уу тэгээд одоо арай бас нэг гайгүй. Ааха. Энэ цаатан ард түмний урцсандаа амьдрах юм урцсан жоохон багсаад байна уу? Одоо урцсан гэр маань Одоо урцсан гэр маань одоо багадаж ховордож цөөн болж байна. Байшинд болж байна. Одоо дандаа одоо залуучууд одоо манай одоо бүгд арай одоо хөгшин залууга бүгд одоо байшин тавьж байна одоо. Анх одоо залуу хүн айл болоход чинь энэ чих нарийн ёс жаягтай бас тийм ээ. Тий. 3 цагаан ямар мод хус мод лөө 3 цагаан модоор барьдаг те. Хушаар. Одоо одоо ингэж тэр 3 модон ингэж уйдаг тань бол хушаар хийдэг байсан. Залуу айл болж байгаа анх гэр бүл болж байгаа хүн. Тийм ёстой те. Энэ одоо ингэж бүршээр энэс том энэ төр бас байх уу? Байна энэ. Энэ өвлжанаа өвлөнгөр одоо юм баг байгаа л да. Одоо туслангаа юм уртвал одоо бүгд том. Арай том болоод тэр. Өвөл одоо нэг хүүтэн болохоор жаахан баг. Дулаан. Энд чинь ингээд цагаан дулаахан байдаг аа? Дулаахан байна. Баг барьдаг өвөл. Өвөлжтэй. Гадна дотны аялагч нар яаж энэ урцсан дэх онох гэж их сонирхож байна одоо манай монголчууд гэсэн бас. Эндээ тэгээд ирж байгаа хүмүүс урцсан буудлаас байна. Байна. Айл болгонд одоо байшинтай айл болгоно хажууд нэг урцсан байгаа урцсан буудал. Зөв. Сонирхол. Яг л нөгөө нэг юм байгаагаараа тийм ээ. Илүү гоё юм байхгүй гоё. Одоо энд одоо хамгийн ахмад нь одоо тэгээд таа байна уу? Одоо энд яг одоо эрэгтэйгээ чиглэл тэрвэн эмэгтэй одоо бора нотаа чиглэл одоо хамгаан одоо настай нь одоо биел болж байна да одоо тэгэл. Одоо надаас одоо том одоо настай хүн одоо энд эрэгтэй чиг байг эмэгтэйд бол манай нэг эгчиг одоо цагаан нуурт амьдч байна. Уг нь юунд тайганд амьддаг байсан. Өвдөр жах чинь одоо бас нэлээ
ахмад нь байлаа шүү дээ. Ахмад нь хамгийн Хамгийн ахмад нь байсан. Ёстой л та хэд маань энд станаг хар багаас л энэ зүүн тайгаа харж байгалаа хамгаалаад. Цаа сургаа сайхан маллаа. Одоо тэгээд одоо явж. Стал тайгийн хүмүүстэй. Тайгийн хүмүүс. Өглөө босон орой өглөө өдөр болгон тэгэл байгаль харж идэх хүмүүс. Харин тийм байнгал. Тэг байнга. Байгаль л өглөө харна. Өөр юм харахгүй. Өөр юм одоо байгалаас Тийм сайхан. Одоо урагшаануудад хоцос хуурин газар тийм барилга барим тийм юм байхгүй. Хүн ер нь тэгээд харсан үзнээрээ л ер нь юм бодол оюун ухаан л одоо тарих хөгждөг дөө. Тий. Тэгэхээр энэ цаачин ард түмний амьдралыг biz ингээ харахаар өглөө босоод байгаль. Тий. Дандаа л байгалийнхаа одоо нөгөө энэ сайхан тэнгэрийнхаа цагаан хураараа цайгаа чанаад ууж. Чанаад одоо ууж байдаг. Өдөр болго ингэж байгаль уул усаа хардаг болохоор л сэтгэлд нь ерөөсөө тэгэл байгаль. Тий. Байгалыг хайрлах ухамсар шингэсэн байдаг. Одоо шингэсэн байна. Тэгэлгүй дээ чи тийм ээ. Тий. Байнга л одоо харж байгаа. Байнга өглөө болгон өдөр болгон л одоо байглаа л харж байна. Байшин барилга харах биш. Дамбада бууданга. Одоо машин техник харах биш. Одоо тэгэл өглөө болгон л одоо өдөр болгон л одоо байглаа л харж байна. Тийм болохоор энэ нутгийн хүмүүсийн байгальтайгаа байгалийн бас аган төлөөл болсон. Тий. Байгалийн бас илч болсон. Тий. Байгалыг одоо тэр хайрлах, хамгаалах, байгалыг илүү одоо сайхан ойр байж, байгальтайгаа ойр байж, байгалийнхаа тэр энерги, өвдөс юмнуудыг илүү авдаг хүмүүс чинь тайгийн хүмүүс байдаг. Тийм. Энэ хүүтэн ширүүн уур амьсгалтай бүр дасан зогцсон. Дасцсан. Сувцсан байгаа юм. Одоо та хэд урж байгаа л бүр. Би одоо 69 тавиага. Одоо тэгээд энэ онгаар хадаа 70 хүрэх гэж байна. Өө зөв. Таны аав ээж одоо хингэж хүмүүс? Миний аав одоо композит гэж хүн байсан. Ээж маань одоо болдог гэж хүн байсан. Тува хоёулаа тува. Одоо тэгээд яг энд л амьдарчсэн үү? Одоо бид нэр амьдардаг энэ гэрээ. Энэ бөөрөнд хотонд. Тийм ээ одоо тийм. Тэр үед одоо нөгөө нэгдлийг байсан уу юу? Нэгдэл байсан уу? Нэгдэл. Таны одоо ээж аав үед одоо энэ цаа бууг одоо яг одооныхаас их байсан уу бага байсан уу? Их байсан. Тийм үү. Энэ бол энэ чинь одоо юу ч биш байна. Бид нэр аав ээж одоо маллаж байгаа цааш энэ одоо хоёргүй нэг айлдаг хийж одоо 200 гаруй мянга 200-аад цаа байдаг байсан. Нэг айлд уу? Нэг айлд. Одоо нэг айлд хэд байгаа? Одоо нэг айлд чинь 200 гаруй цаа байсан. Одоо манай аав ээжэд болоход яриа 216 цаа одоо тооноор одоо энэ 12 сард тоо болдог байдаг. Тэр үед чинь 216 цаа тоолуулж байсан. Одоо бол тийм биш. Тэр үед чинь тоо малын тоолдох шуус явдаг байсан юм тий? Малын тоо явна, хүн амын тоо явна. Цаа бугыг бас тоолно. Цаа бугаа бүгднийг нэг бүрчэн тоолдог байсан. Нэг айл чи 200 гаруй. Одоо тэр чи нэг айл хэдэн цаатай байна? Одоо нэг айл гэж одоо 100 хүрэхгүй бол одоо тиймэрхүү л байгаа. Зөв. 50-аас дээш л одоо цаа. 50 гаалтай. Одоо энэ цаатан ард түмний одоо тэгээд орлого гэж одоо юм юу вэ? Одоо малаас гарч байгаа нэг түүхий дар ширэх шиг ингээд зараад бордлуудад явна гэж бол байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэхээр ер нь та хэд маань одоо энэ улсаас одоо тэтгэдэг орлого бас юу байдгийг өөрсдийн одоо цаа бууга маллаад тэндээс одоо орлого гэхээр одоо бас юу вэ? Одоо орлого гэх юм уу даа. Гэтэл одоо тэгээд одоо цаанаас хүмүү одоо сайн хураавал одоо тэгээд тэр нэг жоохон одоо зарна. Тэгээ цаа буугч нэг үрнээс 200 грамм 200 грамм суу гардаг шүү дээ. Өдөрт нэг удаа саад. Нэг л удаа. Нэг удаа юм 2 удаа хавар. Улирлийн чанартай. Улирлийн чанар. Тэгээ нэг ивэр мэврээр яг нэг жижиг багсаг гар урлын юм хийгээд. Одоо тэр хамгийн одоо орлоготой юм гэхээр чинь одоо залуучуудаа хийж байгаа юу агай сервер хийдэг эврээр нь. Эврээр нь одоо ингээд одоо сервер хийгээд зарж орлого тэр л байна даа баг. Тийм тэр. Өөр одоо тэгээд ямар махын зарах биш. Одоо сүү цагааг нь хийгээд бусад маш их ямар ариун сүү гарах биш те. Ариун сүү гарахгүй. Тэгэхээр нэг цагаан эдэг нэг тогтмол зарах боломжгүй. Боломжгүй. Төрөөс одоо тэтгэл байна уу? Хүнд чинь одоо 400 гарна гэх том хүндээ. За. Хүүхэд чинь одоо 100 гарна гэдэг байна. Одоо нэг айлд одоо 2 хүүхэдтэй ам бүл ингээд 4 айл байлаа гэхээр чинь хүн болгон авах уу те? Хүн болгон авах. Том нь 400 гэдэг юм уу? Том нь 400 440 юм уу 400 авна хүүхэд нь 400 гаргаад байгаа. Хүүхэд нь хэд байх вэ? Хүүхэд нь одоо 100 хэд байна? Сар болгоно уу? Сар болгон. За. Сар болгон.
Зөв. Тэгээд одоо тэрнээс өөр бол орлого байхгүй. Одоо тэнтэй орлого байхгүй. Одоо тиймэрхүү юм арлаа. Энэ одоо цаачин хүмүүсийн өв соёл үүхтөх дэлхийд одоо бараг байхгүй шүү дээ. Тий. Энэ одоо дэлхийд дотор бол одоо цор ганц Монголдоо Хөвсгөл аймгийн Цагаан нур сумын баруун зүүн тайгтал одоо амьдарч байна даа. Харин тийм. Энэ хүмүүсийн энэ соёл түүх, энэ хүмүүсийн цаачин хүмүүсийн энэ соёл нүүдлийн энэ соёл болон ахуй те өв ухаанууд нэг ёс жайгууд нь одоо бас ингээд ховор юм шүү те. Тэгээ энэ хүмүүс ч одоо та хэд маань ингээд одоо аав ээжээсээ ингээд өчнөд өвгдөөс ингээд улбаалаад одоо дамжаад ингээд сайхан ирсэн энэ сайхан соёл түүхээ та хэд маань одоос ингээд нөгөө хайрлаад хамгаалаад. Тэрнээс одоо дулаан цалин ихтэй газар бодоод юм уу сайхан байшин барилга бодоод ингээд төв рүү явах л байсан баг та. Явах байлгүй. Яагаад энд байгаад байгаа гэхээр ч одоо энэ өв соёл түүхэл одоо энд газар нутгийн бас нэг эзэн болоод. Энэ цаачин ард түмнийхээ өв соёлыг лавж үлдэж байна даа. Энэний төлөө тийм ээ. Тэрний төлөө одоо цаамаланга төлөө одоо энэ уртсанд амьддаг одоо энэ хоёроо төлөө одоо төлөөлж яваа юм да. За энэ баруун зүүн тайгын яг энэ рүү одоо энэ аялал жуулчлалын энэ юг бодлогыг айгүй бас нэг сайхан гоё төрийн бас нэг оролцоотойгоор цаанаас бас нэг гоё менежменттэй бүр сайхан наашаа ингээд маршрутыг бүр гаргаж өгөөд энд ирсэн хүмүүс одоо тэр энэ цаачин ард түмний тэр нэг одоо зүгээр зургийг хараад зураг аваад явах ш. Харин тийм. Энд одоо бүр тийм ээ. Энэ хүмүүсийн тэр хоол цайны ёс жайг байж байна. За тэгэл одоо манай цаачин төмний одоо энэ үгийн туваа ард түмний одоо энэ цаачин төмний одоо нэг хөнгөн гэж нэг талах бай. Харин тийм. Нурман дотроо болгодог тийм ээ бүр. Нурман дотроо болгодог. За энэ одоо цай хоолных нь ёс чайг өв уламжлууд энэ цаа бугыг маллах, арчлах энэ уртсан гэрийг барих ёс гэд энэ асар том их соёл байгаад байгаа. Энийг энэ ирж байгаа аялал жуулчлалтаа нэг бүр энийг одоо бүр ингээ бодлогоор бүр нэг цогцолгоод нэг үзүүлдэг нэг юм болгочвол ядаж энд амьдарч байгаа үрх айлуудтай орлоготой байлаад аялал жуулчлаараа дөрвөн удирдалтай одоо байнгын жуулчдыг одоо байнга явж яадаг тийм ээ. Инхэн болвол энэ үрх айлуудтай их орлоготой болног би боддгийг. Энийг одоо их юм бодоо энийг бүр ганц нэг хувь компани биш. Төрийн сайхан бодлого бас орж ирснээ гаргаасаа гэж бодох юм. Төрийн бодлого бас энэ рүү сайхан анхаарал өгвөл энэ айл болгонд орлоготой болох байна. Тэгнэ. Тэгвэл энэ соёл түүхээ бид ч авч үлдэн шийд. Харин тийм. Энэ чинь хүн ямар нэгэн хүн амьдрахын эрхэнд орлоготой мөнгөтэй байж тэнд оршин тогтно шүү дээ. Удаан. Малчид хүртэл одоо түүхээ дүнгүй болоод ирэхэд залуу малчид ховруулж байна. За бас нэгэн одоо нүүдлийн тайгийн одоо энэ амьдарч байгаа цаачин ард түмний бас энэ нүүдлийн соёл гэж бас нэг байна. Энэ нүүдлийн соёлыг тэр аялал жуулчтайгаа өшөө сайхан холбож өгөөсөө гэж одоо би сайхан бодож л одоо бас л явдгийг. Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Miratorg, Черкизово компаниас дахиад гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүрт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айл өрх албан байгууллага, найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчлэгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88 91 99 94 88. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, дахианы тэжээл, туулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж байгууллага болон элчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчимдсэн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тэжээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 017 77 57 95 11 47 97 80 84 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Төвшин Акт компани 2018 оноос Оросын холбооны улсын Stallman брендийн хий нумтай хамтран ажиллаж албан ёсны дистрибьютор болсон бөгөөд хий нуман дээрээ онцгой хямдрал зарлалаа.
Бөөний үн 3-аас дээш худалдан авалтанд 199,900 төгрөг болгон хямдрууллаа. Байгууллага автосервис хувь хүнтэй хамтарч ажиллана. Мөн хийн нумаа хаягаар дуудлагаар очиж суйрлуулж өгнө. Салбар 1 5 шар сутай буйнд зах өргөтгөлийн А5 6 доод. Салбар 2 1-р хороолол замын цагдаагийн хойно. Утас 80-9 5087 89 89 61 70. Canville брэнд Ингний хормог дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн бөгөөд ингний сүүн байгалийн уураг, амин дэм, эрдэсээр баялагтуул дархлааг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулж, харшил болон мэдрэлийн тогтолцоонд эергээр нөлөөлөхөөс гадна хордлого тайлах үйлчилгээтэй. Түүнчлэн жирэмсэн үеийн болон төрсний дараа эхийн нөхөн сэргээлт, нэран шарлалтын үе хэрэглэхийг зөвлөдөг. Эрүүл мэндээр хэмнэлдэг танд Монголын говийн шимийг Canville өдөр бүр хүргэнэ. Хөдөө орнотын унаанд тавьж үйлчлэнэ. Утас 75 75 80 80 Canville брэнд ингний хормог. Яруу зүйл компани Best хачир стандарт гарал үүслийн бичгтээ бүх төрлийн хачир, даршилсан ногоо, салаад, кимчи, органик манту, дүүпүү зэрэг бүтээгдэхүүнийг бүх сүлжээ орон нутаг зах худалдааны төвд нийлүүлдэг бөгөөд сав баглаа бодол стандарт хангасан аялал зугаалганд авч явахад авсаархан бүх төрлийн хоол маханд хачраар хэрэглэхэд төгс зохицох бүтээгдэхүүнүүд. Холбогдох дугаар 911 41 28. Liban брендийн Эко ариун цэврийн цаасан эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай түүхийд нь тусгай сортын термил мод усанд хурдан задардаг будагч бодисгүй үнэргүй торгомсог зөөлөн харшил өгөхгүй эдийн засгийн хэмнэлттэй ус тос маш сайн шингээдэг бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн. Хөдөө орнотын унаанд тавьж үйлчлэн. Утас 91 91 970. Одоо энэ цаа буугын баяр гэдээ одоо бас сайхан болж байна. Болж байна. За тэгээ энэ баярыг үзэх гээд одоо ирж гэн. За дээр нь одоо яг хүмүүс ирээд одоо сайхан ингээд худалдаа наймагаа хийгээл босод ирж байгаа хүмүүс нь одоо бас ингээд нэг сайхан юмаа үзээд ингээд явж яа л та. Гэтэл энэ тайгаас тэр баярт орцоо цаа буугаа аваачаад орж байгаа тэр одоо туваа ард түмэн маань тэр цаачин ард түмэн маань ингээд цаа буугаа аваад очин тий. Очоод нааша буцаад ирэхэд бас л мөнгө төгрөгийн асуудал гарна үсттэй. Гардыг. Тэгэхээр энэ яг цаа буугын баярт оролцож байгаа энэ цаачин ард түмэн цаа буугаа аваад одоо тэр баярт одоо оролцож байгаа тэр цаачин түмнийг бас нэг тэтгэл уран бас өгөөсэй гэж би бодох юм. Харин тийм дээ. Ингээд их юм бол маш идэвхтэй оролцож ирнэ. Идэвхтэй болно. Идэвхтэй болно. Боломжгүй хүмүүс нь бас орох чадахгүй байгаад ах шиг байна. Харин тэгнэ. Тэгээ энэ тайгийн одоо тэр уулын одоо тэр зэрлэг амтны цаа бууг шүү дээ. Зүгээр одоо морь мал одоо уралдаж байгаа юм биш. Энэ чинь өөрөө дэлхийд одоо ганц юм байхгүй. Энийг үзэх гэж маш олон хүмүүс сайхан ирээл одоо худалдаа наймаагаа хийгээл хүн ард нэрэл сайхан цаа буугаа сайхан үзэл ариусаал ингээл олон түмний цагаан хурын тоосыг одоо маш юуны адууны ахтны тоос гэдэг шиг цаа буугийн цагаан хурын тоосыг сайхан намруулж байгаа тийм ээ. Энэ сайхан баяр. Харин тийм. Тэгээд энэ баяр тэр оролцож байгаа цаа буугаа аваад тэр уралдуулж байгаа эндээс нүүгөд очиж байгаа тэр цаачин өрх айл болгоныг сайхан энэ баярт урамшуулдаг байгаасаа. Харин тийм байдсан болох байсан юм одоо тийм. Тэгэхгүй бол одоо ингээ хараад хахаар тэр хүн чи одоо нэг цаагаа аваад тийшээ бензин тос тийм ээ. Орлого тэр болгон ингээд нэг орлого гараад байхгүй шүү дээ. Байхгүй юу аа. Цаа буугаа аваад тэгээд одоо ингээ тэнд баярт оролцох гэж чинь тайгаас чинь доошо бууж явна. За тэгээд энэ чинь тэгээд одоо өчнөө л бас зардал орно шүү дээ. Орно. Тиймэрхүү зүйлүүдээр нь бас жоохон урамшуулад ингээд явбал олон цаа одоо энэ баярт орсноор одоо нэг ирж байгаа хүмүүс маань ч гэсэн өргөн дэлгэр болоод. Тийм болно. Би одоо яг ингээд нэг зарим нэг хүмүүсээс ингээд сонсдгийг бид нар одоо яг ингээд тэр цаа буугын тэр нэг баярт ингээд очмоор дойдаг тэгээд боломж манаас ийм байх юм аа гэж. Үннээ л хэлж байна одоо бодит төснөр тий. Олон түмнэл баясах гэж уулаас бууж шүү дээ. Харин тэглэг байна. Тэр сумынхаа нэрийг гаргах гэж уулаас бууж гин. Тий. Тэгээ тэр хүмүүс чинь одоо төрүүлсэн юу н одоо хэдэн төгрөг байдгийг төрүүлсэн одоо хэдэн төгрөг одоо төрүүлээг оролцож байгаа хүмүүс ч гэсэн бас урамшуулттай байгаад энийг бүр төрийн юунд бүр нэг одоо бүр анхааралтай аваад энэ наадмыг гоё хийдэг байгаасаа.
Харин. Тэгвэл маш олон жуулчид ирээд Одоо энэ гурван дархтын энэ одоо улаан уул, Эренчилдөм, цагаан нур суманд чинь бүр энийгээ дамжаад тэгээд энэ сумын одоо орлого 8 арилжаанд нь ач тустай. тий. Энд амьдарч байгаа цаатангуудын бас юмд одоо тэгээд ач тустай болоод. Тэгээд Тэгээд тэрийгээ дагаад энэ иврээр хийсэн гар урд юм их борлогдно. борлогдсон. Одоо ингэж бодох юм давуулна. Одоо наазахын зүгээр жишээл зүгээр ингээ бодоход л одоо юм байна шүү дээ бүр. Тийм. Тэгээд Бодит үн. яг үнэн тань. Тайгийн одоо бидний хүний хөл мөр хүрээгүй газар энэ цаа буугаар явж яадаг. Тэр цаа буугийн тэр давхиж байгаа тоос тэр тоосонд чинь цасны тэр сайхан цан татуулаад ингээл давхтаа цагаан хурын тэг те Тий. цасыг станаг цагаан хур татуулаад давхиж байгаа тэр тоос Одоо море урлуулж байгаа юм шиг л море урлуулдаг одоо шороо босдог. төвний айдал Тоос татуулаад явчихдаг. тий. Тий. Одоо цаавал Тэр чинь одоо цаа буухчлаа шороо тоос ихгүй юм да тийм ээ. Одоо энэ цаснаа хөнгөрөл одоо тий. Тий. Цагаан цасаа татуулаад татуулаад ариун юм шүү тий. ястайрын. Энэ өндөр тайгийн одоо баг эзэн байдаг гэж ярьдаг шүү дээ. Бид нар ч одоо тайг эзэнтэй гэж ярьдаг. Тий. Энэ эзэд чинь ан амт юм шүү дээ. Тий. Одоо бүгд лэзэн тайг Тий. лэзэн амтын болоод. Тэгээд энэ ан байгалаа хайрлаад бас явж байгаа бас хүн байж ир бас эзэн хамгаалаа. Цааны одоо энэ аар бол бяслах уу? Бяслаг. Цаана бяслаг. Ийм гоё юм. Шаргалдаа л айгүй гоё илчлэг зөөлөн бэ. Хатдаггүй бах тийм. Мадын аар шиг. Хатсан чинь энэ ч одоо ямар ч хүнд одоо гэдэс доторонд сайн одоо чадмаг алдсан хүүхдэн тэр хүчин одоо дороо. Энийг. Тий. Эмас илэ. Айгүй гоё зөөлөн амттай юм. Цаа. За ингээд цаа буугийн сүүдэр хуурсан шарбуудаатай цааны сүйтэй сайхан цай. Энэ ингээд нэг гоё тийм шартоос та хийгээгүй те. Яа тий. Цааны сүүнээс ягаад юм шартоос хийсэн юм шиг гоё үнэрттэй. Оо энэ чинь ястаа цаана сүсмөөр гоё үнэртэй байд юм тослог. Тослог энэ цаана сүгээс сүсэн бодоод гоё үнэртэй байх тэрэл да. Янз сайхан тийм шарт. Тостой. Ямар гоё үнэртэй байна ингээд. Үнэрлээд ингээ яхаар. Энэ хоёр мөн. Шартоос хийсэн юм шиг. Гэхдээ шартоосноос бүр илүү тийм гоё юм. Илчлэг үнэртэй байна. Гэхдээ та шартоос хийгээгүй те. Хийгээгүй. Тэгэхээр цааны сүү гэдэг бол өөрөөсөө тийм сайхан илчлэг байдаг байна. Нэг өсөндөө би одоо энэ тайгийн цагаан хөвдийг амталж байна гэсэн үг. Тийм ээ буура. Тэгээд одоо цагаан Цагаан хөвд иддэг амт. Тэгэхээр цагаан хөвд гэдэг чинь өөрөөсөө хүний бид одоо асар их юм байгаа шүү дээ. Буура энэ зүүн тайгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд энэ цаачин ард түмний энэ цай байна шүү дээ одоо жишээ. Энэ цайг за тэр нөгөө нурам дотроо хөнгөө ингээд талах. Тий. Энэ цаачин төмний энэ хоол цайг идэх гэж одоо ирдэг бүр нэг юм том урц яагаад тийм ээ. Харин тий. Тэгээ жуулчид бүр энийг олон манай гадаадын дотоодын аялагч нар ирээд амтлах гэж мөн чи ирнэ. Оо зөндөө. Тэр орсын сайхан бүрдүүлээд өгүүлээ тийм ээ. Харин тий. Энэ дээр нь одоо бас энэ аялал жуулчлалын яг энэ зүүн тайгад одоо энэ ард иргэдийн өөрсдөө ингээл одоо гэрээрээ өрхөөрөө хийгээд л энийг бүр улсын хэмжээнд төрийн бодлого гаргаад бүр энэ одоо явчих юм бол бас их хэрэгтэй байгаа тийм ээ. Ерөөс төрийн л оролцоод хэрэгтэй байгаа юм. Тэгэл үү да. Тий. Тий. Дэмжлэг тусалцаа нэг цэг үүсгээд яг аялагч нартаа ингээ үзүүлдэг бүр нэг зориулаад бүр нэг гоё том урц бариа тий. Харин тэгдэг тэндээ тий томхон урц бариад тэндээ ингээ гоё тойр суугаад ийм сайхан тайгийнхаа ямиг сайхан амтлуулаад за тэгвэл ирж байгаа сайхан монголчуудаа тий. Тэгээд тэр нөгөө нэг ёсыг үзүүлээд ёс зайгуудаа өв соёлуудаа үзүүлээд цаа буугийн маллах ухаанаа танилцуулаа тийм ээ. Танилцуулаад. За тэр гар урлаараа хийж байгаа ер нь хэдэн оноос энэ
хэдэн жилийн өмнөөс одоо энэ туваа ард түмэнд одоо амьдарч энэ цаачин ард түмэн анх үүссэн цаа буугыг яаж мадалдгийг цаа буугаас гарч байгаа одоо энэ мах сүүгээр нь одоо ямар хоол цай хийдэг ингээд энэ нутгийн тайгийн хоол цай гэдэг чинь өөрөө ховор содон юм шүү дээ. Ховор. Энийг сайхан үзүүлдэг тийм юутай байчвал зүгээр л юм байна да бүр. Нэг ийм уцтай бол юм да. Тэ нийтийн эзэмшлээ. Одоо нэг уртсан гэр. Тий. Тэндээ яг цаачин төвний хоол цай хийгээд. Тий. Сайхан амттай юм. Та эдийн даралт жоохон өндөр байгаад байдаг те. Тий. Ер нь тайгийн энэ хүмүүсийн даралт их өндөр байдгүй буураа. Одоо тайгийн хүмүүс хөгжишөөл баргуудаа залуучуудын даралтаа өндөр болдог байж байна. Одоо өндөрлөг гадар байдаг бол тийм ч тийм үү одоо та юу унтаа тийм. Газрынхаа бас юу байга баха. Өндөр байдаг. Магадгүй. Тий. Далаа энэ уулын орой тайг дээр байгаа юм чи бас нэг өндөр байдаг болохоор их өндөр байдаг баг. Би энэ Баян үлгээр рүү явсан чинь ер нь тийш хүмүүс бас тийм байдаг юм байна. Тэгээд тэр. Адар алтаа нуруу нэ. Ингээ сайхан шүтээ нэ. Шүтээ. Энэний талаар сайхан тайлбар өгөөч боорой. Одоо ман одоо онгот болоо. Онготтой хүмүүс байна уу? Ер нь цаат уртсан гэрт одоо цаачин айл болгон юм юутай шүтэнтэй байдаг юм уу? Айл болгон бол одоо тийм шүтлэгтэй байдаг. Дээр үеэс нааш одоо тийм бөөзарын одоо тиймэрхүү хүмүүс одоо хийж өгсөн одоо нэг тахиж шүтэж яваарай гэсэн одоо тийм одоо авчаад тэнэгээ шүтээ нарл одоо бид нэр одоо үр хүүхдээ одоо авчаад үр хүүхдээ харж хандсан одоо дээр дотор байгаа одоо тэр хүмүүсээ бүгднийг харж ханддаг. Одоо нөгөө айл болгон нөгөө хоомроо нэг одоо нэг шүтэн байдагтай адилхан. Ямар ч Монгол айлд ч байдаг. Тэрнтэй адилхан одоо цаачин ард түмний одоо шүтэн бол одоо ингээд одоо тэгэл. Сайхан онголоо сайхан ингээд. Тий. Онгод дээц. Тий. Юу гэж нэрлэх вэ? Онгод. Эрэн гэдэг юм. Эргэ? Эрэн. Эрэн. Туагаар бол эрэн. Аа. Орчуул бол. Орчуул онгод. Онгод. Айл болгонд одоо ингэ байдаг тий. Айл болгонд зарим айлд байхгүй л да энэ залуучууд байхгүй. Антан хөвчөд л одоо тэр үеч нь одоо тэр нь одоо удамдаа тийм бөө зайрнгийн онгодтой тэнгэртэй хүмүүс байна уу? Зүгээр ахмад хүмүүс нь бас юм байна уу? Бөө дээр үеийн одоо тийм бөө зайрн том бөө зайрнгод байдаг байсан. Тэгж байдаг байсан. Байдаг байсан. Одоо тэгээд одоо дээр үеч нь одоо эмнэг тийм эмч томцэг тийм байсан биш. Одоо тэгээд тэр одоо юунуудаа зармарын одоо бөө зайрнгаар одоо хүн өвчин тусууд одоо тэр хүнээс л ямаас он дээр юм бөө чөт зайрнгод ч баг хүчтэй тийм зайрнгод тухай үед их мундаг хүчтэй тэнгэрийн ирчүүдийг бүрэн эзэмсэн хүмүүс байдаг байсан энэ нутагт. Одоо тийм байдаг байсан. Одоо их ховор байх болсон. Одоо ховор болж байна тийм. Дээр үеийн хичээлүүд. Дээр үеийн тийм юунд бол хөрөхгүй л да одооныхан бол. Хөрөхгүй. Яаж тэр өвгдийн урд гарч чадах вүлээ? Өвгдөөсээр юм босгоод өгсөн уул uuсын сайхан шүтээ л явуул. Өвчин тусаад одоо эдэг гэвэл одоо бүр цай өнгөрч байгаа хүнийг тэр босгодог тийм хүчтэй зарим байсан. Танаа удамд одоо тийм онгод ингэртэй юм байна. Манай удамд бол одоо тийм хангамштай гэдэг одоо тийм хүн байсан. Хэн гэж? Хангамштай. За. Хэдэн оны үед байсан? Тэр ч одоо бүр одоо Монголын одоо хэдэн үеч гэвдээ. Дэхэн. Бүр дээр үед. За. Бид нэр аавн. Таны өвөө. Өвөө. Зөв. Тийм хүн байсан. Зайран хүн. Зайран хүн маш хүчтэй хүн. Хүчтэй зайран. Та одоо онгод юутай? Одоо би онгод жоо надад жоо онгод. Өвгдөх аймаг сайхан бас ангал шүтэл. Одоо тэрэг шүтээд л одоо өвгдөөдсөн юм бол одоо шүтэж явдаг. Шүтэж яваад. Хаяа хуур татах уу? Хуур бол яахад одоо татдаг л байна. Одоо тэгэж одоо би одоо тэгэж татдаг. Одоо тэгэл яг өвгдөөдсийнхаа нөгөө сайхан тэгэл
жайга дагаал сайхан онгод сайхан ингээл тий. энүүгээрэл бид нар чинь нөгөө нэг Тий, дамжиж ээж л одоо өргөж ээж мөргөж ээж одоо тэгээ сүсгээл одоо тэнгэртээ үгдээжтэйгээд холбогддог юм шүү дээ тий. Тэгсэн одоо тэгээд өвдөө байхад яахаа хууртай одоо тэгээд одоо хоосонгүй л гэж ярьж үзэн юмаг одоо хүн хоосонгүй гэж ярьж тэр шиг одоо би өөрөө бас хууртай л да. Ер нь бол дарахад буу удган зайрангууд бол ер нь хуур манжигтайгаа л их голцох. Хуурман тэгтэйгээ явдаг тийм ба. Бөөчиг одоо Монгол чиглэл цаатан чиглэлээр бүгд л одоо тийм тавж байна. Тий. Тэрүүгээрээ их онцлог дарахад одоо энэ туваа бөө хүмүүсийн юм. Дандаа нэг хуур манжиг хоёроор голцох. Эрдэм шийднэлээ бас явдаг. За энэ буура За. ирч хурчгээд будаа байна. За. Ирч хурчгээд энэ цагаан будаа. Одоо урдаас хамгийн сайн сортын будааг эднийх болохоор нөгөө үнэн их ямтхан. 3200. За. Одоо ингээд савлцсан мөртлөө ингээд 3200-аар явдаг байхгүй юу сайхан. 5 жилийн 16000 өргөө шүү дээ. За. За. Савлж байгаа савлаад одоо бөөний үнээр зарж байна гэсэн үг. За энийг танд өгүүлж байгаа. За баярлалаа түүнэр. Ирч хүүдгээд энэ ирч хүчгээд цагаан будаа. Тийм байна. За энэ тайгт одоо энэ цаа бугаа маллаж энэ тайгын газар нутагтаа эзэн болж энэ цаачин төмнийхээ одоо бас энэ өв соёлыг хайрлан хамгаалж яваад нэг талархаж илэрхийлж энэ будаага бас өгүүлсэн байна. За баярлалаа та баярлалаа тэр явуулсан байна. За баярлалаа тэгээд. За тэгэл хүн зууныхаа дэмжлэгтэйгээр тэгэл одоо ингээл явдгийг энэ компаниуд маань хөөх ингээд над гарын бэлгээ ингээд өгдөг шүү дээ сэтгэлийнхаа. Тий. За сая тавтар нөгөө шарбут татаа цайсан. Тий тэгсэн. Тий эднээ будаа тийм ээ. Эднээ будаагаар хийлээ. За тэгээд энэ гүдвил гэдэг энэ Оросын будаа энэ юм ээ. Каш байна. За каш. Бас нэг сайхан сүүтэй. За. Цаабуугахаа сүүлийгээд одоо ичгүй шүү. За. За энэ хүцүүдаа. За хүцүүд. Тий. Цаабуугахаа махан тэгээд хүцүүдаатай шүү ихэндээ. За тэгин за. За энэ гурвалжин будаа. Тэгэлгүй да. Хүний зүрхний үйл ажиллагаа төмрийн дутагдлын нөхөн гэдэг их сайхан шүү дээ. За баярлалаа та нарт. Goodwill брэнд бүтээгдэхүүн. За тэр компаниудаа ч гэсэн баярлалаа. За тэгээд танд бас өгүүлээд хаавас Улаанбаатар хотоос бас энийг өөх гэж ирж хүн гэдэг юм чинь сэтгэлийн амтан. Тэгин бие биенээ сайхан тэтгэж бие биенээ дэмжиж явуулах сайхан шүү дээ. Ястаа сайхан тэр шиг сайхан байхгүй. Олонтойгоо л явах сайхан. Олон түмэнтэйгээ л явах ёстой. Энэ компаниуд өөрөө ингэж сайхан гарын бэлгээ сайхан өгүүлээ. Тий. Энийг одоо нэвтрүүлгийн дундор өгчгээд надад одоо миний амнаас одоо юу унах вэ? Харин чи бүр надад өгөөрэй гэдгийг. Сайхан аваач өгдөг. Энд чинь өөрөө сайхан байхгүй малчин төмнөө бид мартаагүй гэж шүү дээ. Малчин төмнөө бид мартаагүй. Өөрсдөө хийж байгаа юмнуудаа сайхан ингээ гарын бэлэг болгоо сайхан өгүүлж байгаа сайхан байна. За энэ ногоо навчгээд одоо брэнд одоо хүн болгоо андахгүй тань мэдж байгаа да. За. Энэ одоо нэг урамлын гаралтай аяг тав угаадаг. За. Нөгөө аяг тавгахны хэмээн боц байхгүй. Урамдаас гарч авсан гэсэн үг боорой. За эднийх одоо ногоо навчгээд бүхэн өргөний баруун талтай байдгийг салбарна. Их сайхан одоо тэгээд одоо тэ хоол газар тэгээд нэг аяг тавгаах юм чи бас хэрэгтэй л байдаг. Хэрэгтэй болоо байна. За эднийхээ хамт олноос өгч байна буураа тэгээд. За. 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 Монголынхаа бас сайхан өв соёлыг дэмжиж хамтран ажиллаж байгаа. Тийм байна сайхан байна. Тэгээд цаачин энэ ард түмэндээ сайхан өв соёлоо хайрлан хамгаалж яваад талархал илэрхийлж бас өгийг бас дамжуулсаар уртнаас ч удаан жаргаараа гэсэн боорой. Баярлалаа. За ингээд цагаан сарын бэлгийг одоо өглөө. Одоо цагаан сарын бэлэг боллоо. Энийг юм авчирсан. За. За ингээд одоо дүүн доош замдуур гараа да гэхэд. За. Эндээс нэг хүүхэд явна гэсэн үү боорой? Ямар хүүхэд явах юм бол энэ манай бай. Танаа нэг дээдтэй хүүхэд явна. Дээд талан айлаа хүүхэд болхаа. Сум руу орох ингээд. За. Миний машин суугаад явна гэсэн. За. Тэр хүүхдээ аваад тэгээд сумын төв ороод. За. Цаашаа улаан тайг руу явна. Баруун тайг руу хавар ирд юм уу? За. Цаа буугаад хэдцээ тугалах үлээ? 5 сард.
За би 5 сард сард ирэхдээ нот тугалж эхэлж байна. би 5 сард хүрээд ирнэ. За тэгээд. Яг тугалж байгаа үед нь одоо тэгээд холоос авахгүй бол ойртож болохгүй. Тий. Тэр үед одоо ингээд сахар нөгөө мадлын нэг үхрийн уураг сүү гэж байдаг те. Тий уураг сүүнаад. Мадлаас сардаг. Цаа бугасаас тийх үү? Уураг гарах уу? Ялгаагүй бас л уураг гарна. За тэр үед хэдүүлээ иргэн 5 сар сайхан уулзаж. Тий. Эстоныг анхны төлөн дээр нэг амжаад ирэхийг бодъё доо тэгвэл. За тэгээ арай таа. За баярлалаа За буура. баярлалаа. За баяртай. За тэгээ замдаа.